1975 онд анх биокоммунитиг тухайн үеийн Севийн орны нэг болох Унгар улсын тусламжтайгаар барьж ашиглалтанд оруулж байлаа. Аадтай байхгүй вакцины үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтанд орж байна гэж шуугж байсан. Унгар улсын засгийн газар 25 сая доллар зээлэн манай улсын биокоммунит төрийн өмчт аж ахуйн доотлолт үйлдвэрийг шинжлэх ажлыг хийх асуудал 6 жилийн өмнө яригдж эхэлсэн. 2011 оноос Унгарын тал хилцээрийг хийхийг эрчимжүүлэх асуудлыг тавьж эхэлсэн байдаг. Одоогоос 2 жилийн өмнө улсын их хурлаар тогтоол нь гарч түүний дагуу хилцээр хийгдсэн юм илээ. Зээлэх гэж байгаа 25 сая доллар хүүтэй эсхийг байнга орооны гишүүд сонирхож байсан. Энэ хэдэн жилийн хугацаанд төлөх юм бэ гэдэг асуудал үүсэх гээд байгаа байхгүй юу? Борлуулалтын орлогоосоо бус бүх зардлуудаа хасцсны дараа мэдээж өөрийнхөө ашигаас зээлийг төлөх байх л да. Тэгээд тэр зээлийн хугацаа хэдэн жил төлөгдөж дуусах ажил юм бэ гэж ингэж асууя гэж ингэж бодоод байгаа. Тэгээд энэ үнэхээр миний ойлгож байгаагаар бол энэ вакцины үйлдвэрлэдэг үйлдвэр учраас аюулгүй байдлын байнгын ороо төнөлтэй холбоотой юм шиг харагдаад байна. Манай улсын хувьд малын гаралтай ийм бэлтгэлийг үйлдвэрлэснээр дотоодоос гадагш чиглэх хэдэн арван тэрбум төгрөгийг хэмнэж байгаа. Үйлдвэрлэл шинжлэгдсэн тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ямар ийм бэлтгэлийг үйлдвэрлэх боломжтой вэ гэдгийг тэр давг гишүүн албаны хүмүүсээс тодруулсан. Өөрөөр хэлбэл 70 онд ингээд байгуулагдсан үйлдвэр чинь бусад нэг сан техник, цахилгаан тэгээ бусад юмнууд нь ижүүрнээр өөрчлөгдөж чадах юм уу? Нэг баахан зээл авдаг. Зээл нь бол энэ одоо орчин үеийн хэмжээнд хүрч чадахгүй болчих юм биш гэсэн болгоомжл байгаа. Тэгээд энэ одоо аль зэрэг хэдэн хувийн өөрчлөгдөх вэ гэсэн нэгдүгээр асуудал байна. За Унгарын нөхцөлийг мэдэхгүйгээр бид одоо өнөөдөр нэг ярьж болж байгаа юм. Унгарын нөхцөл мэдэхгүй гэж. Тэгээд энэ чи ярьж болж байгаа юм. Энэ вакциныг үйлдвэрлэснээр одоо вакцины энэ үйлдвэрүүдийг сайжруулснаас манай одоо энэ биокомбинат үйлдвэрлэж байгаа им одоо энэ янз төрөл вирусын гаралтай, бактерийн гаралтай вакцинууд ингээд им хичнээн хувь нь үйлдвэрлэж өөрсдөөсөө хангах бай. Гадаадаас авах юмны хэмжээ хэдэн хувиар буурах вэ? Бас 5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл 3-5 тэрбум төгрөнд багтааж энэ 40 гаруй 50 гаруй нэр төрлийн одоо вакцины бие бэлтгэлүүдийг үйлдвэрлэж байгаа. Хэрв энэ вакцинуудыг гаднаас экспортлж оруулж ирэх юм бол 3-5 тэрбум биш 50-60 магадгүй 100 тэрбум төгрөгөөр ч дөх хэмжээтэй ийм тооцоо байдаг. Бид нар бас гадны улс орнуудын вакцины тарилгуудын бас үнийг судалж үзсэн байна. Тэгэхээр энэ бол үндэсний үйлдвэрлэл. Энэ өөрсдөө бид нар энэ өвөрмөц зөрчил сэргийлэх арга хэмжээгээ авч явуулж байна гэдэг нь бол заашгүй манай Монгол улс энэ одоо салбараа энэ үйлдвэрээ бол авч үлдэх ёстой гэсэн ийм хариултыг өгмөр байна. Саяхны түгийг эргээд санах юм бол бус үйлдвэрийн даргын судлалын төлөө ширүүхэн гэмээр тэмцэл болсон. Биокоммунитийн ажилчид нь ажиллагаа зарлаж дарга нар нь хөлөөж илчиж байсан. Улс төрийн нөлөөлж орсон гэдгийг байгаль орчин хүнсэлж аж ахуйн байнгын орны дарга нуугаагүй. Ер нь бол 25 сая доллараар шинжлэгдэх нь зөв. Гэхдээ энэ мөнгөөр барилга байшин барихгүй байх нь зүйтэй гэдэг саналтай байгаагаа Батболд дарга нуугаагүй. Тэрийг хэрэгжүүлэхгүй 2 жил болчихдог нь юуны учиртай юм. Би зүгээр биокомбинат дээр маш олон улс төржилт болж тэнд бараг л одоо хэрүүл зодон жагсаалт цуглаан болсныг мэдэж байна. Тэрний цааталд энэ 25 сая долларын зээлийг авахтай холбоотойгоор л тэр биокомбинатын даргаыг хийх үгээл өчнөө юм болсныг би бас мэдэж байна. Би ийм ямар нөхцөл байдлаас л хөдөө аж ахуйн энэ зээлийн хэлцэрийг хэрэгжүүлэх хугацааг нь алдсан юм бэ гэдгийг би одоо энэ удаагийн хурал дээр сонсомоор байгаа. Би энэ сайд нь хэлэх болов уу гэж би бодож байна. Би энэ захиргааны албан тушаалтанд мэдэхгүй байх л та. Тэр нь мэдэхгүй. Зүгээр энэ биокомбинатын дарга гэдэг энэ албан тушаалч одоо сүүлийн 2 жил бүүн зодон болоо гэж та. Одоо энэ залуу хизээч очсон бүү мэд. Энэ 25 сая долларын зээлийн сургаар л жигтэйхэн үнэтэй албан тушаал болцсон байсан. Зөвхөн байшин барих асуудал биш ээ. Энэ бол ээж бүрнээр дотроо бүх тоног төхөөрөмжтэйгөө бүх тэр агааржуулалтын систем. Энэ биологийн үйлдвэрлэл дээр бол бас GMP гэж зүйлийг ярьдаг. Энэ бол маш одоо нарийн тийм технологи агааржуулалтын систем бүх зүйл нь ингээд тоноглогдсон. Тоног төхөөрөмж нь ээж бүрнээр ийм зүйл байгаамаа. Зөвхөн одоо барилгын асуудал биш. Барилга нь бол ерөнхийдөө бас хүн амтнаас сургуулж үзэхэд бол маш бага өртөгт босно. Хамгийн гол чухал юмнууд нь тэр доторх одоо нэг систем тоног төхөөрөмжүүд нь бас нэлээд өртөгт ардаг юм лээ. Улсын гурал шинээр хилцээр эхлүүлэх боломжийг ажилд хариуцсан хүмүүст олгож тогтоолын төсөл батлах учиртай юм билээ. Биокоммунитийн асуудлыг өнөөдөр улс төржүүлэлгүйгээр хийчихэн зүйтэй гэдэг дээр байнгын орооны гишүүд санд нэгтэй байсан юм а. 25 сая долларыг
Сангийн яамны хувьд хүүгүүгээр зээлэх гэсэн байр суурин дээр Монголын тал баттай зогсгон зүйтэй гэж үзэж байгаа гэсэн.